Сайн байна уу математик багш байгаа юм байна. За энэ удаа EP calculus хичээлийн AB хичээлийн хязгаараас нэг хэлбэрхаан бодлого тайлбарлая. Окей. За e-pod хэрвээ e-pod x функц нь ийм шүү тодорхойлогдсон юм бол x нь хязгааргүй руу тэмүүлсэн e-pod x функц x нь хязгааргүй руу тэмүүлсэн энэ хязгаарыг бодоо гэж. За тэгвэл бидний мэддэг юм. За 1-ийг 2 хуваах юм бол 0.5. 1-ийг 4 хуваах юм бол 0.25. Юу хэлэх гээд өнөхөр А тог хувааж байгаа тоо x-эд үе 2, 4, 8, 100 сая x-эд үл гарч байгаа утга маань багасаад байна. Үүнийг л мэдэрсэн байхад бидний бодлогыг шууд бодно гэсэн. За би юу хэлэх гээд нөхөр нэгийг хувааж байгаа энд нэгийг x хувааж байна. X-ийг хязгааргүй x гээл бай. X гээд үл энэ утга маань юу болох нөхөр нэгийг хувааж байгаа тоо x-эд үл миний яг энэ circle хэсэг нэгийг хуваах нь x хэсэг ер нь бол багасаад байна гэсэн үг. Багасаад байна. Хаашаа орох вөхөд x-эд байгаа энэ x-эд байхад энэ тэгвэл багасаад байна гэдэг чинь тэг рүү орно гэсэн үг. Нэгсэндээ энэ x нь хязгааргүй руу тэмүүлсэн энэ хэхүү хязгаарыг бодох юм бол тэг рүү орно гэсэн үг. Тэг рүү ортод байна гэдэг чинь энэ тооны тэг зэрэгэд болох вэ гэхээр 10-ын тэг зэрэг 1 болно. Тэгвэл 2 дээр 1-ийг нэмэх юм бол энэ манай энэ хязгаар e-pod x-ийн хязгаар энэ юу болох нь вэ гэхээр 1-ийг хуваах нь 2 дээр нэмэх нь 1 буюу 3-1 болох нэ. Окей, анхаарал хандуулсанд баярлалаа.